Mamba Weekly News танд хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар дараах мэдээллүүдийг бэлтгэлээ бид нар. Энэ 7 хоногт нээлттэй хийсэн тоглоомод Silent Hill franchise дахин 3 дугаар гаргахаар зарлалаа. Warner Bros Discovery зарагдах гэж байна. Battlefield 6 Season 1-ийн трейлер цацагдлаа. За эхний мэдээ болохоор энэ 7 хоногт нээлттэй хийсэн тоглоомуудыг танилцуулъя. За энэ 7 хоногт Ninja Gaiden 4, мөн Jurassic World Evolution 3, Vampire the Masquerade, Power Wash Simulator 2 нээлттэй хийсэн байна. За үүний зэрэг хоёр дахь мэдээ болохоор Ninja Gaiden 4 нээлттэй хийсэн даруйда Metacritic дээр 100 ононоос 84, IGN дээр 10 ононоос 8.5, GameSpot дээр 10 ононоос 9 оноо авсан байна. Энэхүү үйлбэр нь Souls-like хэмнэлийг баг зэрэг шингээсэн бөгөөд Ninja Gaiden-ийн хурд, комбо, боссын тулаануудыг улам боловсронгуй болгожээ. Энэхүү classic action franchise эргэн ирсэн нь hardcore фэнүүдийн хувьд бол нэлээд том хүлээлттэйсэн. 3 дахь мэдээг танд хүргэж байна. PlayStation Network болон бусад вебсайтууд сервер нь хөндлөлтөнд орлоо. За үүний нэг шалтгаан нь болохоор Amazon Web Service буюу AWS-тэй холбоотойгоор AWS сервер нь саяхан хөндлөлтөнд орсон. За PlayStation Network сервер унснаар тоглогчид өөрсдийн аккаунт руугаа нэвтрэх боломжгүй, дижитал тоглоомуудаа тоглох ямар ч боломжгүй байлаа. 4 дахь мэдээг танд хүргэж байна. Battlefield 6 тоглоомын эхний улирлын трейлер энэхүү цацагдлаа. Ингээд бүгдээрээ трейлертэйгээ танилццгаая. The world is a tinderbox. A spark from any direction can set it all off. War isn't coming. It's already here. Тав дахь мэдээ. Warner Bros Discovery зарагдах магадлал өндөр болж байна. За Bloomberg-ийн мэдээлснээр Warner Bros Discovery-г Comcast эсвэл Amazon хоёр худалдаж авах санал гаргасан байна. Үүнд Warner Games буюу Mortal Kombat, Batman, Harry Potter зэрэг томоохон IP-нууд хамрагдж байгаа юм. Дараагийн мэдээ болохоор Silent Hill franchise дахин 3 өөр дугаарыг хийхээр мэдгдсэн байна. Konami студ сүүлийн жилүүдэд Silent Hill зурлыг дахин сэргээх зорилготойгоор шинэ 3 төслийг зарлаж байна. За үүнд Silent Hill 2 remake, Silent Hill F, Silent Hill Townfall гэсэн нэртэй дугааруудыг гаргахаар бэлдэж байна. Энэхүү 3 тоглоомыг зэрэг зарласнаар Silent Hill зурвал дахин хүчээ авч эхлэх бөгөөд аимшигын төрлийн хамгийн хүчтэй брэндүүдийн нэг болно гэдэгт
итгэлтэй байгаа юм. Дараагийн мэдээ болохоор Krafton компани AI First стратеги нэвтрүүлж байна. Krafton компани AI буюу хиймэл оюухан дээр суурилсан ажиллах зарчмыг бий болгож байгаа бөгөөд тоглоомын хөгжүүлэлтэн дээр AI-г ашигласнаар илүү их хүчрхэг мөн креатив санаануудыг гаргах боломжтой болж ирж байгаа юм. За тэдний хувьд бол AI-тай холбоотой шинэ боломж эсвэл шинэ өрсөлдөөнийг гаргаж ирэхийг зорж байгаа юм. Сүүлийн мэдээлэлээр бид нар нэгэн сонирхолтой мэдээлэл бэлтгэлээ. Энэ нь юус хүчирхийлэлтэй төрлийн тоглоом татвар нэмэгдүүлж байна. Мексикийн доод танхимд саяхан 10 сарын 17-нд насан туршидтын буюу хүчирхийллийн тоглоом ангилалд багтдаг тоглоомууд 8% онцгой татвар нэмэхээр шийдвэр гаргажээ. Төв татвар нь тоглоомын физик болон дижитал хувь тоглоом доторх худалдаа авалт зэрэгт хамрагдаж байгаа юм. Тухайлбал Call of Duty, Mortal Kombat, Tekken мөн GTA 6 үүнд хамрагдаж байгаа. За шүүмжлэгчтэй хэлж байгаагаар энэхүү татвар нэмж байгаа нь шудраг бус бөгөөд тоглогчдод шууд дарамт үүсэж эхэлж байгааг илтгэж байна. Өнөөдрийн мэдээлэл танд таалагдсан байх гэж найдаж байна. За Mamba Weekly News-ийг PlayStation 4-өөс хүргэж байна. Subscribe болон like, share хийгээрэй.